Төсвийн төслийг боловсруулахдаа жил бүр макро түвшний судалгаад гадаад дотоод хүчин зүйлсийн үндслийг бодиттой тооцоогүйгээс улсын хурлаар батлагдсан энэ төсвийн хүрээний мэдээлэл дөнгөж сая 5 сарын сүүлээр батлаад эргээл төсвийн төсөл орж ирэхдээ 672 тэрбум төгрөгөөр орлогын нэмэгдүүлээ зарлагын нэмэгдүүлж оруулж ирж байгаа энэ өөрчлөлтийг бас хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудлыг гишүүд бас ярьж байсан л да. Тэгэхээр энэ асуудалд манай төсвийн байнгын ороо ямар байр суурьтай ажилласан бэ? Нэг дахь хилцүүлэг, хоёр дахь хилцүүлэг, өнөөдөр гурав дахь хилцүүлгээ хийж байна л да. Тэгэхээр ер нь бол төсвийн үйл явц процесс алдаатай байна, дутагдaltaй байна гэдэг асуудлыг төсөв өргөн барихад үндэсний аудитын газар төсвийн тогтвортой байдлын зөвлөл, за хоёрдугаар хилцүүлэг дээр төсвийн зарлагын хяналтын дэд хороо асуудлуудаа дэвшүүлсэн. Энэ дээр бас манай байнгын хороо маань ямар түвшинд бодлогын хэмжээнд шийдэлт хүрч өнөөдөр одоо 3 дахь хилцүүлгээр ийм өөрчлөлтүүдийг оруулж ирж байна гэсэн асуулт байна. За дараа нь болохоор төсвийн энэ орлого зарлагын шинжилгээ хийгээд байхад ер нь бол Монгол улс 21 аймагтай л да. Өргөн удам нутаг дэсгэртэй орон нутгийн төсвийн орлого зарлагад ямар ч одоо реформ шинжилэлүүд тэдгээрийн бие даасан байдал төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг нэмэгдүүлэх юм бодит боломжууд ер нь төдийлөн тусгагдаагүй. Тэгээ ингээд 19 оны төсвөөсөө төсвийн зарлага нь зөвхөн 148 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. 148 тэрбумаар нэмэгдсэн нь болохоор ерөөсөө л цайлан тэгээд шатхуун, төлөш халаалтын гэх мэтлэн хідэн зардлууд. За хамгийн гол нь бас 21 аймаг өөрөө бие дааж өөрийнхөө одоо хөрөнгө оруулалтыг хийх боломж нь орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаар энэ болохоор өнгөрсөн оныхоос бараг л нэг 45 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэдэг. Тэгэхээр бүх асуудлуудыг төвлөрүүлээд орон нутгийн эрх мэдлийг саармагжуулаад төвлөрүүлэлийг сааруулж байгаа энэ бодлого бол өөрөө бас энэ төсвийн процесс дотор өргөн барьснаас хойш 1-р 2-р хилцүүлгээр энэ орон нутгийн бие даах энэ хандлагыг ер нь бол ямар төвшөнд сайжруулахын төлөө зорж ажилласан бэ? Би бол энэ дээр маш их учир дутагдaltaй байна гэж ингэж үзэж байгаа. Одоо энэ төсөв бид нар улсын хурлаар батлана. Тэгээд аймаг нийслэл сум дүүргүүд төсвөө батлахад зөвхөн нэг өөрийн нэг хідэн тоотой тэн дээрээсээ өгсөн зарлага энэ одоо зүйлүүдэд төлөвлөл батлах зүгээр нэг бэлэгдлийн юм одоо хурлууд болж өнгөрөх энэ нөхцөл байдлуудыг удаа дараа гаргаж байгаа энд бол би бас маш их шүүмжлэлтэй байгаа гэдгийг хэлье. За дараа нь гайлын шинжилгээний асуудлаар ер нь бол Монгол улсын төсвийн орлогыг тэр хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлыг сангийн сайд удаа дараа хэлээд байгаа л да. Тэгээ энэ шинжилэлээр нь бол Алтан булаг, Гашуун Сухатын хөлийн бомб гээл байгаа. Тэгээд тэр шивээ өргөн хөлийн бомб нэмж нэг хөлийн бомбыг нээх асуудал яриад байгаа. Цагаан дил уулын бомбын асуудал. Энэ дээр бас техник технологиудын шинжилэлүүдийг хийнэ гэв. Энийг орон нутгийн иргэд дэмжихгүй байгаа шүү. Өмнөгөө аймаг 2 хөлийн бомбтой үүгээрээ нүүрсний тээврийн 96 орчим хувийг гадаад экспортод гаргаж байгаа. Гэтэл энэ 2 хөлийн бомбын шинжилгээний асуудал. Энэ хөлийн бомбууд оршиж байгаа нутаг дэвсгэрийн иргэдийн амьдралтай холбоотой асуудлууд бүрэн бараг орхигдсон. Тэнд ус алга, зам алга, гэрэл цахилгаан алга. Тэгж яхад нэмж Өмнөгөө аймаг дээр 3 дахь цагаан дил уулын бомбын асуудал яригдана гэдэг бол энэ бол нутгийн иргэдийн асуудал бол маш их хүндрэлтэй тусч байгаа учраас энийгээ сангийн одоо болиорой. Хоёр улсын гэрээ хэлцээр байдаг бол энийгээ нутгийн иргэдийн санал бодолд тулгуурлан хөгжлийн бодлогод тулгуурлан хөгжүүлэх энэ бодлогын асуудал дээр системтэй хандаарай. Энэ дээр бас маш их шүүмжлэлтэй байгаа шүү гэдгийг би бас энэ төсөв батлах явцад бас хэлье гэж ингэж үзэж байна. За тэгээд асуулт асуугаад үлдсэн бас тодруулах хийе. За Жорж Өсрөн гишүүн асуултанд хариулна. Замар зай гишүүнээс асуултанд хариулъя. Төсвийн орлогыг эрсдэлтэй тооцоолсон байна гэдэг ийм санал хэлж байна. Энэ дээр бол байнгын хороон дээр бол бас иймэрхүү санал бодолтой хүмүүс их олон байгаа. Зөвхөн одоо энэ 2019 онтой харьцуулахад эх 2020 оны төсвийн орлого зарлага хоёулаа 2 их 80 гаруй орчмаар нэмэгдэж байгаа. Зарлага 2.1 их 80-аар нэмэгдсэний 1.7 их 80 төгрөг нь бол урсгал зардал дээр байна. Урсгал зардлын энэ нэмэгдэл бол ерөнхийдөө бол цаашид ирэх жилүүдэд 21 он, 22, 23 он гээд тогтмолчгаар янзтай. Орлого нь бол нэгээд дагаж тогтмолж өгөх үү гэдэг бол асуултын тэмдэг байгаа. Энэ бол эрсдэл дагуулж байх үүсэхгүй. Тийм учраас төсвийн байнгын хороон дээр төсвийн хэлэлцүүлэгүүдийг хийх үед ажлын хэсгийн хүрээнд ярихдаа энэ тогтмолж агуу орлогоор тогтмолжсон зардал гаргадгийг аль болох багасгахын хүрээнд одоо урсгал зардлаас нь багасгаад хөрөнгө оруулалтын зардлыг нэмье
гэдэг ийм бодлого явсан учраас 200 300 шахам тэрбум төгрөгийн өөрчлөлтүүд хийгдсэн. Нэг ийм шийдвэр өрсөн. За орон нутгийн төсөвд ямар шинжилэлт хийв гэдэг тал дээр бол хэд хэдэн шинжилгүүд хийгдсэн. Зарим нэр төрлийн амнаатын бусад нэг газрын төлбөрийн нэг тодорхой хувьдыг аймагтаа бол сумд нь, хотод бол нийслэлт нь үлдээхээр ийм татварын шинжилгээг өөрчлөлт хийж ирсэн байлаа. Зөвхөн танай аймгийн тухайд бол энэ 2016 оноос хойш Монгол Ардын нам засаг барьж ирснээс хойш бол том дэмжлэг үзүүлж ирсэн шүү. Орон нутгийн таван тулгаан ноогдол ашиг гэрээсээ 2000 сүүлийн 3 жил нэгдсэн төсвөрөөр татаж аваагүй танай аймагт үлдээж байгаа. Түүгээрээ бол жилдээ 100 гаруй орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бол хийгээд явж байгаа ийм бол дүгнэлтүүд байгаа гэдгийг хэлье. За бусд нь бол санал юм шиг байна тэр шинжилгээг хүрээнд. За Отгоогийн Батнасан гишүүн асуулт асууна.